Солонгосын уран сайхны киноны студи. Тэрнийг даавсан урлагийн маструуд бидэнд хүртэл харагддаггүй гэж ярьцгаах юм. Эдгэх хэрэггүй, тийм байх боломжгүй. Тэр дээвэр дээр байна. Чи хингэгч юу? Би юм бичин залуу. Миний нэр Хонгилдон. Хонгилдон. Киног бүтээхэд оролцсон. Кино зохиолыг бичсэн Ким Сэриум, ерөнхий найруулагч Ким Гэлин, ерөнхий зураглагч Жин Хонсок, зураач Чвэ Дойл, Хан Гэнтэк, хөгжмийн зохиолч Жин Чанил, Хван Чингил. Дөрүүдэд Ийм болчмгүй юм хийж өдөг арайчтэй. жах айвгүй юм болох нь ч болчихлоо. Эрчүүд бүгд л гэртээ татвар юмс авчирдаг. Гэхдээ та төрийн том алб хашдаг. Язгууртан дээд гаралтай хүн байж очиж харц дорд гаралтай шивгчэнтэйгээ холбогдож хүүхэдтэй болж байдаг. Ёстой нүдний булаа. Арайчтэй. Сайн байна. Алив алхаарай. Кактусаны хадчулууг ил дээр хаг завчна. Туманганы усаар морио услна. 20 наснда хорвоог эзлэхгүй бол амьдралд эмээ өнгөрсөн гэсэн үг. Хэлтэй хүүхдүүд ээ. Та нар эцэг ихтэй үнэн ч гэдгээ нотлохын тулд эзгээ тайраад тэрэнд гутал нэхэж өгч чадах уу? Инхүү. Тийм ээ. Харин чи Уучлаарай. Би энийг хийж чадахгүй. Юу гэнэ? тайлбарлалаа гэлдөө. Яагаад?
Номонд энэ биеийг чамд эцэг эх чинь өгсөн. Тиймээс ширхэг үүсч оролдож болохгүй. Энэ чинь л хүндэтгэл гэж бичсэн байдаг. Ухаантай үгүй байна. Биеийг эцэг их өгсөн. Тиймээс ширхэг үсэнд ч хүрэх ёсгүй. Үгүй чи нэг эзээ уншиж амж яваа. Гэлдэн бүр 4-тэй байхдаа дундчин тухай их шинжлэх ухааныг судалж эзэмшсэн. Хөөх тийм гэж юу? Баринда. Бараарай. Чамайг баринда. Барих үү дээ. Барьчлаа. Чу, яваарай. Хүрсэн үү? Өшөө дээшээ. Ингээд үү? Дахиад жаахан. Халив хордлоо л да. Одоохон тийсэр хурцлээ. Харин надад өгөлгүй идчихэлдээ. Энд зөндөө байна. Хадагтай. Би юу гэж хэллээ? Юу гинэ? Зайл мөгөлөг. Гэлдэн. Татвар ими хүү. Залуу ноёнтныг ахаа гинэ. Чи тэрнийг ах гэж хэлж яаж зөргөлөв? Ахыгаа ах гэж хэлж болохгүй гэж юу? Эртний удамтай хүн зэрэг зиндаага мэддэг байх ёстой. Юугаа харав? Очиж хувцсın сэл. Мэдлээ хаа та. Аль би өөрөө. Ингээд эндээс хурдхан яцгаая. Хэрвээ дахиад нэг л удаа залуу ноёныг ах, харин том ноёныг аав гэж дуудах юм бол өөртөө л гомдоорой. Ойлгов уу? Энэ муу юм гэж юу? Хэрэлдэж байна муу зодсог. Танасгүй. Тэрнийг уучлаач. Эхийн өрдөө нэг муу зарцсан ич. Бас хамгаалж байна уу? Ахаа та биднийг уучлаарай. Гойж байна. Надад тайлбарлаач. Та юунд дандаа миний өмнөөс дарамжлуулж байдгийг? Ярьж болохгүй зүйл гэж байдаг юм аа. Яагаад тэр? Ахыгаа ах гэсний төлөө, аавыгаа аав гэсний төлөө зодож байна. Ойлгохгүй юу? Би ямар буруутай юм? Дахиж хязгаарч битгий ингэж шар. Намайг битгий цаваалтай хүү минь. Холд, зам тавьцгаа. Холдоцгоо. Ингээд нэг хүн суулгах байр олох хэрэгтэй болох нь. Байр гэв үү та? Бодоод байсан чинь хонгол дооныг ээжтэй тусад нь гаргах хэрэгтэй юм шиг. Тэр зөв шүү ноёнтон. Холд. Маашаа байцгаа. Тэр чинь юу гэсэн үг вэ? Үргэлжлүүл. За. Хойд нутагт гарч угаа хулгайч дээрэмчдээс болж ард иргэд тариалан эрхэлж чадахгүй болсон. Тэрнээс гадна орон нутгийн захирагчаас тулгадаг дааж давшгүй хүнд хүчээр хөдөлмөрт ард түмэн зовж шаналж байна. Энэ үнэн үү? Тийм ээ. Эзэнтэй эцээ. Хампасан төшмөл таны хязгааргүй сайхан сэтгэл сүүлдэр унгаж таны үнэн жалбтуудыг худал хуурмгаар хэлсдүүлэн гутааж байна. Үүнийг хэрэгтэй тэр нутгийн оршин суугчид эрхэмдээдэс таны байнгын хайр халамжийн ачаар тайван амгалан амьдарч таныг магтан шүтэд суудаг. Ийм ямыг яаж уучлан өршөөхөө? Зөвлөхөө. Үннийг илтгэх хэрэгтэй. Үннийг. Энийг би хэлэх ёстой гэж. Хангалттай. Миний баруун зүүн гарвалсан та хоёр ягаад муур нохоо мэд хэмдэлдэж байдаг юм? Хоёр хүн ингэж байхгүй. Миний түмэн буруу. Хойд нутгуудаар гарч байгаа хулгай дээрмийн хэрэгүүдийг Хомпасан түшмэл газар дээр нь бийчлэн очиж цэгцэлсэн дээр гэж би бодож байна. Юу? Би юу? Хязгаар нутагт явуулахар болоо юу? Нэм зөвлөхийн хийж байгаа ажил. Намайг Сеулд байвал тэр дураараа аашилж чадахгүй учраас тэр. Хулгайч дээрэмчдийг дарна гин шүү. Одоо яадаг вэ? Ээж, би даавыг дааж явах хэрэгтэй гэж бодож байна.
Тэгмээр л байна. Гэтэл энэ гэрээг хэн харж үлдэх болж байна? Аав нь 3 жил болоод буцаад ирэхийн хооронд бид нааш цааш ирж очин ажил удах хэрэггүй. Таныг явхаар болсон гэж сонслоо. Ямар хэрэг гараавэ? Ноёлоо. Нэг ажил гарсан. Би та хоёр дөөр байруулж гисэн байгаа. Тийш нүүж очоор чам таалагдж байна уу? Тийм ээ. Намайг байхгүй бол та хоёр энд хэцүүдэх байх. Таны зөв. Хол явж байгаа хүнд дэрэгдэнд бараа болоод харж хандаж тусалж байх хүн хэрэгтэй байх. Би тантай хамт явъя. Миний очих гэж угаа тэр газар их аюултай. Их ахайтан хүртэл явхаас айж ухад чамаас ийм үг сонсоход сайхан л байна. Бүгд тохирсон ёсоор биз дээ. Тэр мөнгийг авсан уу? Уучлаарай хатан. Одоо эндээс эхлээд зам их бартаатай аюултай учраас болгоомжтой яваарай. Тийм үү? Явцгаах уу? Тэгье. Ахата. Толгойлогч. Толгойлогч. Нөгөөдөл чи ирж байна. Тийм үү? Хонголтой. Ээж Хүмүн битгий. Бүгдийг нав. Юм хүм илжигэнд ачаатай байгаа. Тэгэлгүй яах вэ? Санаа зовлохгүй. Бүгдийг авна. Дээрээс нь бас та хоёрын амийг ч авна да. Үгүй. Үгүй. Алибач. Алхад хайрын хүүхэн байна. Аха та яав. Бид тэр улсуудаа ингэж тохироогүй штэ. Ийм сайхан хүүхнийг яагаад өөрийн болгож болохгүй гэж. Та нар юу яриад байна? Юу тохирсон гэж? Энэ чамд огтамаагүй хэрэг. Чи зүгээр л миний үгэнд ор. та нарт миний ээжээс юу хэрэгтэй юм? Миний хүү. Гэлтөө. Хонголтой. Миний хүү. Юу наашир. Тавич. Алчхил дамуугүйг. Мөн чи нэрл орвоо юм да. Ийм болсор ил дээр нялх амтныг алах гэж байдаг. Яаж ийн вэ? Чи хэм бэ? Юу хэрэгтэй? Би юу? Зөн зүх гэж байгаа нэг өвгөн байна. Харвас илт байна. Харин одоо явж үз өвгөнгүй. Мэдээж явнаа. Гэхдээ охин аваад явна. Яалагны. Ач хүүгэж бас. Өвгөн гүйцэх гэсээр байтал та нарт гай тохиолдож гэж. Хүмүн. Одоо зүгээрээ. Гэртээ харьцгаая. Танд сэндүү саадчихлаа. Юунда зогсов. Тэд явдаа штэ. Танилах. Зогс гэж байна. Санаатай үг. Бурагшаа явж байна. Харвачид хаан байна. Юугаа хүлээг тэрнийг ал. Амар юм аа. Ээж би очиж харчаад ирье. Гэлтөө болохгүй. Миний хүү. Аха миний би хөдлөж чадах байжлаа. Бич. Бас. Ингэж аратан шиг аашлаад байвал насан туршдаа хөдлөж чадахгүй болно гэж байд. Ингэн гэж баймааргүй юм аа. Итгэхгүй байна. Этгэх үгэн та нарын хэрэг. Би явлаа. Аха намайг авраач те. Би цаашид төвчихгүй. Хонголтой. За яасан ач. Гэлтөө. Өвөө.
Танд баярлалаа. Өвөө, За, тэд тэнд яаж чигсэн? харин чи юу гэж бодож байна? Чигсэн юм шиг байна. Үгүй дээ, үгүй. Тэд төр зур хөшчихсэн юм. Айх юм юу байхгүй. Удахгүй тэ зүгээр болох ёстой. За, ээжтэйгээ яв. Замдаа сайн яваарай. Баярлалаа. Бидний амиг та аварлаа. Гэлдэн. Бид явуулгүй болохгүй. Баяртай гэж хэлээрэй. Хаачих нь вэ? Гэлдэн. Хараа, тэд яг чулуушг олчихож. Явъя. Эндээс явъя. Гэлдэн. Уучлаарай. Өвөө, та надад энэ эрдмээ зааж өгөөч. Гэлдэн. Миний хүү тэгж болохгүй. Өвөөтөөгөө ийм хамаагүй юм ярьж болтгүй. Ээж, биднийг бүгдд доромжилж дээрлэгдэг. Бид хэдий болтод энийг твчих. Би ч гэсэн өвөө шиг ийм мундаг болмоор байна. Танаас гуйж байна. Өвөө, надад бүгдийг зааж өгөөч. Зүвөө, гэхдээ гараа дээшээ. Өвдгөө баг зэрэг нугал. Өвөө, би бүр ядарчлаа. Өвөө гэвүү. Багшаа, хөлс өхрөөд байна. Аль бос үргэлжлүүл. Багшаа ямар ч сонирхолгүй байна. Дандаа нэг юм давтаад байх юм. Сонирхолгүй байна уу? Энэ огт хөдлөхгүй байна. За, тэгвэл одоо хөдөлдөг юмар сургууль хийх ёстой. Чиний хүссэн хөдөлдөг юм энэ байна. За, юу? Гэлтон, хоёр гараараа цөх. Ойлголоо багшаа. Чи унтаж байна уу? Үгүй өрдөө. Бүр ядраад орондоо шээч гэж. Хөөхлим. Надад өгч байгаа мó багшаа? Гэлтон. Миний хэлхийг сонс. Даавсын урлыг эзэмшихийн тулд дуу авиг мэдэрч сурах хэрэгтэй. Чи өнөөдрөөс эхлэн хэл тоглож сурах болно. Би хичээнэ багшаа. Багшаа, энэ модыг яах гэж тавьсан? Алуу, энэ дээгүүрийг хараагаад үзтээ. За. Их амархан байна багшаа. Тийм үү? Тэгвэл энийг хөлөндөө зүгээд үз. Энэ юу юм? Төмөр амьс. Багшаа, хөл хүнд олчихлоо. Зүгээр хараагаад үз. Чи яава? Дөнгөцөө хараагаад байсан биз дээ. Ингэхгүй шүү. Маргаашнаас эхлэн нар мандангууд дасгал сургуулаа хийж бай. Мэдвүү?
За ямар байна багшаа? Сайн байна. Одоо наадхаа тайлж болно. Тийм үү? Та зөвшөөрч байгаа юм уу? Багшаа. За, сайхан халуун хоол очиж явна шүү. Зоглцоо. Үгүй, та нар чинь ийм хурдан явах гэж байгаа юм уу? Тийм ээ. Сайхан хоол идлээ. Баярлалаа. Манайхаар дахиад ирээрэй. Замдаа болгоомжтой яваарай. Баяртай. Аха. Тэр хүмүүс тэгээд хэдий өгнө гэсэн бэ? Харин энэний төлөө бидэнд насаараа идэх мөнгө өгөхгүй байлгүй дээ. Ой, та нар сонссон биз дээ. Насаараа идэх мөнгөтэй болно гэж байна шүү дээ. Толгойлогч. Тэгэхээр энэ шуудаад байгаа зүйл чинь алтан гулдмаанаас ч илүү үнэтэй идэх байх нэ? За, арх ирсэн шүү. Аха. Тэгэхээр бидний энэ амьдрал дуусгар болно гэсэн үг үү? Тэгэлгүй яах вэ? Бүгдээрээ ерөөл ор шиг гээд ганц ундаг тогтоочихъя. Хүүе, хин ирж байгааг хараач. За илүү, наашир. Сайн байна уу хаа? Майн, өвөө дахиад арх захиж байна лээ. Дахиад нэг лонх уу? Энэ боргөрөөсөр бас яах юм те хөрхий. За тэгээд өвөн сайн биз дээ. Сайн. Өвөө арх өвөө бол би новоо дээрдэж байна гэсэн. Аа, энийг үү? Тийм ээ. Хой, өвгөн. Дахиад аваад ир. Альва хурдалж үзье. Чи дүдээ ирчихээ юу? Одоохон би очлоо. Энийг эдэж байна. Би удахгүй аваад өгчгээд ирнэ. Очлоо, очиж явна. Удаан хүлээлгэсэн дуучлаарай. Зочид маань арх цогдоод байхыг бодоход баяр түүл явдал болж дээ. Ама амих энэ чамд огт падгүй хэрэг. Тийм ээ, тийм. Эзэ. Юу? Тэр залуу юу хүн бэ? Юу нэ? Аа, та тэрийг хэлж байна уу? Өвөө тэгээ тэр өндөр ууланд амьдэрдэг залуу байгаа юм. Надад үе бодонгахаа боргөрөө сагнж авчирдаг юм. Бас болоогүй. Саяхан нэг томоо гэрчийн баавгаа гинжрээд надад нэг дон харихаар солиод явсан гэж байгаа. Баавгаа гинсэн гэв үү? Өвөө нь хаяа балгачих дуртай юм зайлвал. Тэрний буйнд зочид та нар маань ангийн шин махаар архиад аруулж байгаа юм шүү дээ. Оочлаарай. Чамайг жаахан хүлээлгэчихлээ. Ма, энийг өвөд аваач чигүүрээ. Бас энийг аваад яв. Баярлалаа. Зүгээр. Ой, алив зогсч бай. Чи нааша хүрээд ир. Харахад тийм хүчтэй санагдахгүй л байна да. Баатар ирж болдоо. Тэр баавгаг хаанагдгаа сулгаасан байлгүй. Тийм үү? Ярьж дуусв уу? Тэгвэл би явлаа. Алив. Та нар намайг яасан гэж алхаар шийдэв? Үгүй дээ. Зүгээр шалгахыг хүссэн. Золтол алчихсангүй шүү дээ. Сонир байна. Ингэж шалгадаг гэж би хизээч сонсоогүй юм байна. За. Буугаад ир. Надад энд ч сайхан байна. Чи баян болохыг хүсэхгүй байна уу? Баян болох уу? Энэний тулд яах хэрэгтэй гэж?
Сонсооч, чи бидэнтэй нийлэх юм биш үү? Чи дажгүй залуу байна. Баян тарга амьдрах болно. Хой чи галзуураагүй биз? Та нар чи хулгайч дээрэмчин болмооргүй байна. Бид хулгайч гэж юу? Энэ чамд тэгж хэлээгүй. Гар дээрх сарив чинь яаж тогтсныг сана. Чи нөгөө гүлэг байх нэ. Ашгүй нэг санав уу? Тийм би. Тэгвэл чи үхэн. Гайгүй. Тодорхойлогч. Та яава. Шогдэ. Ах их чинь энэ авчихлаа. Чи амаараа төлөх болсон тоо. Та зүгээр үү? Дахиад туулснаа. Явцгаая. Бурхан минь гэлдөө. Чи зүгээр үү? Бүгд зүгээр биз? Тэд энэ шуудатайг уурч ирсэн. Юу байгаа юм бол? Нэрээ юу юм бол? Онгоолгоод үзтээ. Их л үнэтэй зүйл баг. Янз бүр баян айлын охин бол л доо. Ашгүйтэй. Ухаан орчихлоо. Ээжээ. Ухаан орчихсон уу? За мэ. Энийг ууч. Охин минь. Чамд тус болно. Ууч. Баярлалаа. Зүгээр дээ. Харин одоо хэлдэ. Чи хэн бэ? Би Линжэсэн зөвлөхийн охин. Миний нэр Юна. Ганц хундаг тогтооч нь шүү. Тэгэхээр тэрний аав нь хомпаасан түшмэл байх нэ?
Хангалттай. Одоо миний ээлж. Гэлдэн өнөөдөр чи чинь яаж чав? Яасан гэж багш. Яагаач хүчтэй. Ихчээ. Би хийчихье. Хэрэггүй дээ. Зүгээр. Алив надад өгч. Хүүх. Ээжээ. Яна. Болгоомжтой. Түлэгчгээгүйз. Би зүгээрээ. Харин шөлөөл асгачихлаа. Чи чинь яаж чав? Арай тэр охин сэтгэлтэй болчихсон юм биш үү? Би юу яаж болдгийг бэ? Та чинь юу ярина вэ багш? Одоохон миний нүднээс дагдор. Яасан гэж? Тэр охинтойгоо яв. Чи сонголтоо хийсэн. Явж тэрэнд хайрын дуу дуулж өг. Багш. Чи таавсын уртыг эзэмших зориг тавьчихад харин өөрөө нэг охины бараг хараад ухаан мэдрэлээ алдан дурлчихсан. Ийм шав надад хэрэггүй. Багш. Намайг өршөө. Цаашид элдв зүйл сатаарлгүй. Нэгэн үзүүл сэтгэлээр бүх оюун ухаанаа дайчлан сурч чадахгүй чи. Чадна багш. Андгаали. За яах вэ сайн байна. Тэгвэл энийг надад нотлон харуул. Ойлголоо багш. Би чадна. Бид хаашаа явж байгаа? Тэр карта Боргорос. Хөөс намайг бүр мартаж өргөч. Бас ямар сайхан охин дагуулж чавэ. 아저씨, Аха. Энэ хүнийг сөүл рүү эцэг эхтний эсэмд хүргэж өгч туслаач. Юу? Үгүй. Намайг битгий орхиочтэй. Ноёнто намайг аваад яваачтай танаас гуйж байна. Тэгэлдэ. Үгүй, ноёнто. Намайг битгий орхиочтэй.
Ахайтан. Ахайтан. Залуу эзэгтэй буцаад ирлээ. Юу? Үгүй л үү дээ. Ахайтай. Ахайтай хурдлаарай. Тэр олдсон. Ямар сайхан юм бэ? Ээж. Юна хүрээд ирлээ. Миний охин хаана вэ? Ээж. Ох минь амьд байна. Нарх минь чи хаана байва? Ямар их санаа зов энэ аав нь. Сайн байна уу? Юу охин минь. Юу гэнэ? Манай гэлдоонийг охинтойгоо сүү тавиулна гэж юу? Та нэрээ хэлж байна уу? Тэглэгүй яах вэ? Хам төшөмлийн хүү миний охины амийг аварсан байх шүү дээ. Тиймээс миний хүсэлтийг хүлээн авч болов. Ийм юм гэж бас байдаг а? Бид тэрнийг үгсэн л гэж бодож байлаа. Яс тал нөгөө бурхны зурсан төөрөг гэж энэ байх. Хоёулаа одоо урдын явдлыг мартах цаг нь болж. Тэгэлгүй яах вэ? Энхён. Ач та. Энхён. За Сонсвоо гэлдон ээждэг амьд гин. юу? Гэлдэн амьд гэж юу? Ийм олон жилийн дараа энэ үнэн гэж юу? Тийм ээ. Тэгэхээр би тэдэнтэй уулзах нэ. Гэлдон. За. Энэ хэлдийг ав. Энэ бүр миний өвөг их байсан юм. Одоо надад чам цаах юм үлдсэнгүй. Тиймээс энэ уулнаас буудаа. Заах юм үлдээгүй гэж юу гэсэн үг? Харин даавсын тулааны урлаг. Даавсын урлаг гэв. Тэгэхэд ойд бид анх уулзахад та шидхэн хөдөлгөөнөөр дээрэмжтэй газар дээр нь хөдөлгөөнгүй болгож байсан. Та энийг яаж хийснийг би одоо болтол мэдэхгүй шүү дээ. Энэ хэцүү биш ээ. Хүний биед хэд хэдэн эмзэг цэг байдаг. За. Би чамд зааж өгнө. Даавсын урлаг гэдэг бол ердөө л хүний оюун ухаан, сэтгэлийн тэнх, бие бэлдэр гурвын нэгдмэл цогц юм шүү дээ. Энийг би чамд зааж өгч чадсан. Гэхдээ тогтоож ав. Чи сурсан эрдэмээ? Их орон энгийн номхон ард түмнийхэн төлөө зориулах ёстой шүү. Өөр муу үйлд хэрхэвч хэрэглэж болохгүй гэдгийг битгий март. Би амлаж байна багш. Баяртай. Багш. Эрүүлэх байгаарай. Баяртай гэлдэн хүмүн. Багш. Гэлдэн хүмүн. Яв та, яв. Багш. Ээж, бид хоторохгүй мó? Би аавтай уулзах маш их хүсэж байна. Бид яаж тэнд очих вүлээ? Биднийг аль хэдийн мартсан байлгүй. Ээж, хоёулаа дахиж хүнд дарлуулж амьдрахгүй. Би таныг аавын өмнөөс хайрлаж халамжилж, бас ачийг тань хариулж, сайхан өргөж асарч явна. Хүмүндээ. Ээж, Яасан хүмүн? хоёулаа хоолны газрын эзэнтэй салхас хийгээд явах уу? Тэгээ.
Ашгүй та нар хүрээд ирв үү? Сайн байна уу хаа? Тэр ахмах яах вэ? Бушуухан хүрээд ир. Та нарыг энд нэг чухал хүн хүлээж байгаа. Бушуул. Бид нарыг уу? Тэд ирж гэлээ. Гилдоны ээж. Тэд энэ байна. Аль үнийг хараадах юм. Сайн байна уу? Бурхан нэрийг та нарыг ухаж үргэцэн гэж бодож байна. Гүй энэ хөнгөлтөөнийг хараач. Таригдах аргагүй том болж. Очоо. Тэд чамайг залуу ноён хүлээж байгаа. Тийм үү. Ноён та таньж байна уу? Гэлдон штэ. Би уулзгаасаа өнгөрсөн гэж бодож байлаа. Та босоо. Битгий үйл та. Одоо бүх юм сайхан болно. Гилдон. Инхё. Гилдон. Аха. Ахайтан гайволлоо. Цаан чинь бөө юм болж байна. Яс юу болов? Гилдон ээжтэйгээ олдсон. Тэд амьд байна. Юу? Тэр хүчиргүй. Тийм байх ёсгүй. Ахайтан Чи нэрээ гэлдөө мөн гэж юу? Та нар эсэмэн дэргээд иржээ. За сууцгаа, тухалцгаа. За. Хүмүн. Мөн ч олон жил өнгөрчтэй. Та хоёр минь их зовж зүдэрсэн байх. Хон төшөмлийн хүү манай охин хоёр суух гэж байгааг та өөрөө дуулаа үсттэй. Надад нэг яаралтай ажил гарч ирлаа. Тиймээс хормын асуудлыг чи өөрөө яаравчлах хэрэгтэй байна. Дуулах нь ч дуулсан л та. Гэхдээ танд л гэж хэлэхэд миний дуулснаар Гэлдон ч хон түшмлийн шивгчнээс төрсөн хүүхэд юм гэнэллээ. Юу гинэ? Та арай тийм ядуу дорд гаралтай хүнтэй. Чи юу гинэ? Энэ үнэн гэж юу? Гарцаагүй үнэ ноён тоо. Яста амтны шив шиг болохтой өглөө. Хатагтай. Таны аав 2000 зуучийг дууцсан гинэ. Зооч гэв. Яах гэж гиншүү? Мэцэрвэч. Ава. Сонс юуна. Бид хааны гэргүүлтэй тавьсан сүгэ суцлах ёстой боллоо. Юу? Одоо яа гэхэвтэй охин минь тэр Гилдон чинь хон түшмөлийн шивгчнээс төрсөн хүүхэд юм гин. Тэгэд юу гэж ээж? Хатагтай. Тийм харц дорд гаралтай тэр хүнийг одоо март миний охин. Тэгснээс манад дээр ирсэн тэр хаг түшмөлийн хүүтэй суусны дээр шүү дээ. Үгүй ээж. Тэр хүн язгууртан гаралтай байна уу, дорд гаралтай байна уу? Надад огт хамаагүй. Та нар тэрнтэй суух юм зөвшөөрч тийх үү? Юу? Хангалттай ноёнтон бол миний амийг аварсан хүн. Юу гинэ? Миний амийг аварсан хүн гэв чи. Чи чинь хүнийг ойлгодгүй ямар янзын хүүхэд вэ чи? Надад тэр хүнээс өөр хинч хэрэггүй. Тэснээс үснэн дээр. Тэр хэлж байгаа үгийн дуулав уу? Энтэй ярьж байгаагаа мартаа юу? Дууга тат. Бөхтөр муухайч ядуу хоосон ч аврагчийг хүндэлж хайрлах ёстой уламжлалыг бид зохиогоогүй. Харц дорд хүн бөхтөр тайчаас ч долоомдор. Энийг мэдэж ав. Хатагтай. Мөн мундаг байна шүү.
Би хамгаалах хурлыг суралцсан гэв. Тэрийг харуулаарай. Дараа танд үзүүлнэ. Лим Джонсон түшмэл өөрөө над дээр ирж чамайг охины аварсан гэж хэлсэн. Тэгээд надтай ураг барилдъя гэж бүр гуйсан шүү. Эзэнтэй танд айлтгал байна. За юу болов? Хатан таныг эртхэн ирж амар гэж байна. За. Цаг их орой болсон байна. Хурдан эргэж ахайтаг хэлээ. За гэд ухад ямар яршигтай хүн бэ чи? За ойлголоо. Та чинь би яаж бодохгүй шүндэл болтол яриад сууч. Миний би зүгээр байна. Өнөөдөр мөн ч сайхан өдөр байлаа. Ээжээ, сайхан орсороо. За. Миний хүү явж унттай. Та нар чинь хүнийг ердөө хайрлахгүй маа. Шүндэл болтол яриад суучдаг. Хүнийг ингэж халамжилдаг юм уу? Өршөөгөөрэй. Хөгшин хүний насыг богиносгохоор энд дахиж ирээ юу та хоёр? Та чинь юу яринэ? Хүй тэр. Хараач юм. Ганцуг газар гээхгүй хэрэлдэж байгааг нь чи уулын мухарт амьдсаар авгаад бүр эвдэрчгүй утсан байх шиг. Шөнөөрөө болцоод байхад байшин нураачих шахам чанга нэгээл дахиж тэгж чанга инээсэн байх юм бол та нарыг эндээс хөөн гэж битээрээ. Биднийг өршөөгөөрэй. Бид буцаж ирэх хэрэггүй байж. Ээж. Энэ бүхнийг цаашид хэсвэрлэх чадал алга. Ээж. Өнөөдөр ч мөн сайхан тавьлаа шүү. Хаяад нэг ингэж морь унах юм да. Гэхдээ чамтай дахихч өөр юм аа. Гэлдэ. Чи нэг л уруу царайтай байх чи. Яасан ямар нэг юм болоо юу? Үгүй дээ. Юу ч болоогүй. Аава, бид хоёр эргээд ирлээ. Ма энийг унш. За аава. Лим Джонсон охиноо гэлдонтой суулгахаас тадгалзаж. Юу? Уншвоо. Сураг сонсохны охин нь амиа игүүтгэнгээд боо юм болж байгаа гэж. Хэрвээ энэ үнэн бол хэцүү юм болж байгаа юм байна да. Хэрвээ тэр айлд хэцүү юм болвол та нар зүгээр өнгөрнө гэж бүх санаарай. Хэрэг мэдэхгүй ээж бас язгууртан дээд айлын хүргэн болох санаатай. Чи надаа ма татаач. Би ямар үеийн үртэй амтан бэ? Хүний өөрийнхөө намайг дандаа лад үзэж байх юм. Хангалтон чи юу? Тийм ээ. Би байна. Чи бас харахаар гарч ирээ юу? Наад чи өөрийгөө хүн гэж хэлэхэд ичмэр амтан бусад хүн шиг сар харж сэтгэлээ баясгах хувьд дутхгүй байлгүй дээ. Чи юунд дими юм яриад байна? Би таны мах цусны тасархай мөн атал. Таныг аав гэж дуудах хэрэггүй. Ахыгаа агч гэж дуудах хэрэггүй. Хайртай бүсгүйтэйгээ суугч ирэхгүй. Ийм амтныг хүн гэж хэлэх үлээ.
Би ээж та хоёрын дундаас харсан төрсөн үрчин мөн биз дээ. Надаас болж тэнд ямар ч гэмгүй нэг бүсгүй амиа хорлох гэж байдаг. Миний ээж өөртөө ижилхэн дорд гаралтай хүнтэй сууж намайг төрүүлсэн бол би ингэж явахгүй л байсан байх. За, одоо болно. Уучлаарай. Ахайтаа. За яасан бүтсэн үү? Нөгөө хүний хинч хараагүй биз? Бүгд аль хэдийн унтчихсан байх. Энэ удаа ямар ч алдаа гаргаж болохгүй шүү. Та санаа зовлтгүй. Тэр танаас мөнгө ч авахгүй гэж байна лээ. Зөвхөн ахыхаа өшөөг л авах юм байх. За чи өөртөө үлдээ. Гэлээ. Ээж. Ээж. Яасан? Ээж би бүгдийг сонссон. Аричтэй. Инхён чи юу яриад байна? Зогсооч инхён. Гилдо, болгоомжтой. Дахиад чи юу? Гилдо. Чи шахтаг үз. Үгүй хаа. Чи миний ахыг алсан тэр өдөр би өшөөг нь авна гэж андгайсан. Тэгээд та нар өөрсдөө над руу ихэлж дайраа биз дээ. Яа харахгүй чимээ гарсан та. Чи намайг явуулахгүй бол дараа нь намаа өрн шүү. Юу гинэ? Гилдо. Наатаа судлаад явуулчих. Аха. Та чинь Гилдо. Чамаас хүмүүс ирэхээс өмнө энийг тавиад явуулчих. Чөтгөр шолом ямар ч дүртэй байсан. Ээж бол ээж шүү дээ. юу гинэ чи? Энэ бүхний ард манай ээж баг. Нүднээс талдаар. Хэрэг дахиж үзэгдэх юм бол чамайг ямар ч өчиггүй цааш нь харуулна гэж мэдэрээ. Эзэнтэй. Яасан? Ямар нэг юм болоо юу? Юу ч болоогүй. Уучлаарай. Явж унтцгаа. Харгас гэхэд харичтэй. Бүр ийм дээрээ толж байдаг. Гилдон. Миний дөө уучлаарай. Аха. Миний ээжийг сайн харж хандаж угаарай. Юу гэнэ? Би энд үлдэж чадахгүй. Тэрэн дээртэй миний дөө. Ээжтэй битгий санаа зов. Аха. Дүү минь. Эзэнтэн байна. Юна, би өнөөдөр холын замд гарлаа. Та амиа хорлохыг хүссэн гэж хүмүүс ярьцгааж байна. Хүний амь гэдэг юунаас ч чухал зүйл. Би зорьсон хэрэгээ бүтээгээд заавал эргэж ирнэ. Бие сайн бодож намайг эртэл хүлээж угаарай. Гилдо. Гилдо.
Юна ресторан. Өглөөний нагнаар удам залгах хүүтэй боллоо. Нарны садан уран сайхны кино 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн бүх кинотеатрын дэлгэцнэ. 2224 айлын хайрын хот өндөр зэрэглэлийн хавс хорооллын нээлттэй өдөрлөгт Бямбаням гарагт 10-аас 18 цагийн хооронд эрхэм та бүхнийг урьж байна. Цэвэр агаарт гэр бүлтэйгээ амрангаа хайрын хот төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч загварын байртай танилцсан зөвхөн танд олгох онцгой нөхцлөөр захиалгын гэрээгээ газар дээр нь байгуулаарай. Ирээдүгээ хайрлая. Хайрын хот. Өндөр хөгжилтэй улс орнуудад мэрэгчлэлтэн бэлтгэн суралцуулахаар World Korea компанийн хамт олон бид 16 жилийн турш ард түмнийхээ ихтгэл найдварыг хүлээсэн чанартай боловсрлоор чадварлаг мэрэгчлэлтнүүд төрүүлэн ажилласаар байна. Мэрэгчлээ сонгох гэж байгаа дүүнер оюутан залуус та бүхэн хүссэн мэрэгчлэрээ бүгд найрамдах Солонгос улсын 60 гаруй ихтэйд сургуулиудын 200 гаруй мэрэгчлүүдээс сонгож суралцахаас гадна суралцаж байх хугацаанд ажиллаж сургалтын төлбөрөө олох боломжтой. Таны амьдралын түнш World Korea Group 2224 айлын хайрын хот өндөр зэрэглэлийн хавс хорооллын нээлттэй өдөрлөгт Бямбаням гарагт 10-аас 18 цагийн хооронд эрхэм та бүхнийг урьж байна. Цэвэр агаарт гэр бүлтэйгээ амрангаа хайрын хот төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч загварын байртай танилцсан зөвхөн танд олгох онцгой нөхцлөөр захиалгын гэрээгээ газар дээр нь байгуулаарай. Ирээдүгээ хайрлая. Хайрын хот. Last Kiss кино үзээд Playtime фестивалийн 500 мянган төгрөгийн хос үрлэг 150 мянган төгрөгийн үнэтэй Billie Eilish-ийн пен цоожих боломжтой. Та Монгол бэлчилсэн пэйж руу ороод хамгийн дээд хэсэгт байрлах Playtime гэсэн постны доор киноныхон тасалбарын зураг комент хэсэгт постын 7 сарын 1-ний өдөр рандомор ялагчийг тодруулна. Нэг хүн нэг л пост хийх боломжтой. Ажил. Эрүүл мэндэд сөрөглөөгүй усан сүртэй эрүүл будаг. Киск агенцны дистрибьютор ноён трейд. Миний бүх зүйлд чил байдаг. Үрд гэдэг үг үнэн түүх болтол. Ирээгүй ирээдүг би чамтай тулмаар. Салхины цуглуулсан үүлэн дээгүр гүйлтэн чамтай. Нүдэ амж зүрхэндээ зурдаг. Тэр зурханд би чамтай байдаг. 6 дугаар сарын 25-26-нд Corporate Convention Center-т La La Land Media Art Ballet. Юна ресторан. ээж. ээж. Юу болов вэ? Манай ээжийг хүн зодчихлоо. Эгч та яаж вэ? Дээрэн чи дээрэд хамаг ямиг мань тонцглоо. Бид одоо яаж амьдрах болж байна? Юу гэнэ? Гэгэн цагаан өдөр ямар дээрэмчд байдаг вүлээ? Тэд юу ч үлдээлгүй хуу хамж байна. Харда. Тэр айлгч бас тонож байна.
Хөө минь уцаад өгчөөч дээ. Өгчгөл тавиач. Хой та нар Чи яах гэв? энэ тосгонд дээрэмчид айл хунар тонож байна гэсэн үнэн үү? Дээрэмчид гинэ. Дээрэмчид таана. Тэднийг харин та нар барих ёстой юм биш үү? Хэд манай бүх юмыг авсан өгөөд. Мөн хогч. Та зүгээр үү? Та нар дээрэмчдээс 7 дор юм байна. Гөлөг минь чамд үзүүлээд өгөн дөө. Тэгэл дээ. Чиний нөгөө гар чөлөөтэй байгаа юм биш үү? Чи намайг цохно гэнэ? Би хүсээгүй штэ. Маачи. Зайлцгаа. Би дахиад уулзнаа гайгүй. Харж дугаараа. Эгч би тань туслая. Гэртээ харьдаа. Бас юунаас ч битгий. Явъя түргэ явъя. Залуу минь. Ингээд өөрөө хаа хүрч байгаа хүн бэ? Та яах вэ? Сая тэр сэргүүдийг болгож тавихыг чинь харахад та жирийн хүн биш тэгээ. Тэр чинь хошууны тамгын газрын авдтууд байгаа. Гэхдээ чи тэднийг зодлоо гэж энэ тосгоны хүмүүсийг одоо бүрчлөө зовоох байх та. Тэгэхгүй байлгүй те. Цөөхөд муу хүнийг стацвал сэргүүд бүгд тийм биш байлгүй. Та ч юу ч мэдэхгүй байна та. Одоо ч хошууны тамгын газар сайн хүн байхгүй болсон цаг шүү дээ. Харж л угаараа. Тэд удахгүй хариу авахаар ирэх болно. Дарга. Тэр нөхөр айхтар зодон ч юм билээ. Миний нүдэг бүр ийм болж зогсон. Энэ тосгонд өгөн тийм зодооч нөхөр байх ёсгүй те. Зодонч биш байтлаа намайг ийм болгохгүй да. Та чинь энэ тосгонд тариачдын цэрэг байхгүйгээд байсан биш үү? Чи ч надад бүр даргыгаа цогтөг болоо юу? Чи юу яаж байна? Би биш. Та нар усан дээрээ. Дууга та Дарга. Хардаа. Нөгөөх чинь тэр байна. Намайг ийм болгосон хүн яг мөн гарцаа байхгүй. Хой. Чи нааша буугаад ир. Буугаад ир гинэ. Та нар хоёр хөлтэй байж өөрсдөө нааша гараад ирэхгүй юу? Юу гинэ чи? Тэрнийг бар. За. Зайдвэ удаад үлгөө хурдан. За, одоо наашаа яв. Тэйшээ. Хурдан очоод бариад ир. За. Алив. Дахиад яхан дэшээ. Сайн байна, болж байна. Их сайн. Дарга. Нөгөөх чинь дахиад өөр мод руу үсэрч эхлэв. Очоод бариад аваач. Ингэж удаад байвал намайг барьж чадахгүй шүү. Хурдан. За, одоо нааша яваарай. Энэ новш бид нэр тоглоом хийж байна да. Тэгэхэд хурдан очоод бариад авахгүй юугаа игээд байгаа. Дарга. Тэднийг барих нэгч зэрэг үлдсэнгүй. Тэгвэл хэдүүлээ өөрсдөө очоод бариад авъя. Бариад ав. Чимээгүй тэр байна. Ингээд баригдах нь эндээ. Йоо. Ястоныг. Ноён та тэр нэг зүг алдахгүй байна. Ухаан алдчих шиг боллоо. Шаацруу зодог юм да. Ноён тон. Эхнэр хүүхдийг аваад ирлээ. Одоо яах вэ ноён та? Наашин чирээд оруулаад ир. Мэдлээ ноён тон.
Моо новш. Ингээд амаа хангахад байна гэж бодоо юу чи? Одоо яахыг мэдэж байна уу? Тэшар. Эхэлж болно. Хөгөөчтэй. Эхэл. Миний хөгөөчтэй. Үгүй хэрэггүй. Тэднийг зүгээр орхил доо. Чеко, тэд мэддэг бүхнээ хэлж тэд хүүг минь аллаа. Хүн шиг хавцал нүгдэж байгаа. Миний хүүг өршөөгөөчтэй. Битгий харавачтай гооч байна. Хэрэггүй. Хүү минь. Чи юу хүн бэ? Хариулаач, хэлгүй юм уу? Тэрнийг одоо хоёрдоос зайлуул. Мэдээ. Явцгаа. Тэр залуу бидний гуг нь энд хүлээж өгөө гэсэн юмсан. Ингээд хүлээгээд авах уу? Яах вэ? Харин яах вэ? Тэр ганцаараа тамгын газрын тийм олон хүний хүчлэхгүй баха. Бүгдээрээ араас нь очие. Гой, нөгөө залуу чинь тэр байна. Харж байна уу? Дотгош орцгоё. Аль бай. Дотгош орцгоё. Яагаад ийм чимээ энергүй нам хүн байдаг вүлээ? Үгүй юу? Энд байгаа будаг бүгдийг зөөж харах. Энэ бол биднийг зовоосны чинь төлөө. Та их тус боллоо. Одоо бид хангалттай их олонцтой болсон. Мөн харгас ноён байсан шүү. Дэш нь өрөх бич хүрэхээр явж байсан хүнийг хошин ноён замаас нь барьж аваад тамлан байцааж байсныг та сайн аварлаа. Ноён хүн байж хүнийг тэгж тамалж байдаг. Ноёдууд одоо өршөөхийг мэдэхгүй харгас хэрцгий болсон цаг шүү дээ. Энд цугласан хүмүүс бол ноёд баячуудын дарлал мужидлыг төсвөрлөхийн аргагүй болоод босч нэгдсэн ядуу зүдүүд тариачийн ардууд байгаа юм. Би ч уулын мохор суусаар байгаад хүмүүсийн амьдралаас тасарсан юм байна да. Энэ хавийн зарим тосхны ард иргэд аргагүй эрхэн төрсөн нутгаа орхин дөрвж байгаа. Ард иргэдээ мужиж ийм байдалд оруулж байгаа ноёд түшмдүүдийг л сайн хашгирааж өгмөр байгаа юм. Арайч дээ. Тэрний ярьсан үнэн байж хүмүүс эндээс зогтож байна. Шинэ бараа ирсэн байна. Мөөчийн юмнууд нь эндээс танилцоо. За илүүнийг хараатахыг та. Орцоо. Ор. За. Зайлоо, чамаагч бас нэг. Алло. Энэ хүүхэн чи яаж байна? Би та нарыг мөнгөөр хөдөлж авсан. Тиймээс та нар өнөөдрөөс эхлэн миний эд хөрөнгө гэсэн үг мэдвөө. Эрүү миний үгэнд орохгүй бол эцэг эхэд чинь муу юм болно гэж мэдэрэй. Энэ чинь бас юм хөгжин байдаг үлээ.
Чи хэм бэ? Ой, тэр яаж байна? Муу хог чи яаж ширээн дээгүүр явж зүрхлэн вэ? Тэнд хүмүүс идэх хоолгүй, өлбөрч өгч байхад та нар ингэж найр наадамхийн охид бүсгүүчүүдийг бараа шиг наймаалцаж суун гинэ. Чам шиг юмнуудыг таньдагвал таарна. Өршөө, амаршөө. Би шудраг байх болно. За яхав. Нэг удаа өршөө. Харин чи агуулхад байгаа будааг бүгдийг юу ч үлдээлгүй ядуу ардуудад тараач өг. Тэр үгэнд орохгүй байвал наад бүндгэр чинь байхгүй болно гэж мэдээрэй. Ойлгов уу? Ойлголоо. Мэдлээ. Ойлголоо. Мэдлээ. Яасан гэж бидэнд ийм их аз ирэх нь юу нэ вэ? Нэрээ бүгдд нь хүрнэ гэж үү те? Чи шуудаага авчирсан уу? Энэ баян аймар харамч шүү дээ. Яагаад гэнэ тийм өгөөмөр болчихгоо. Хачи юм да. Ястаа гайхмаар итмээргүй юм болж байна да. Чалчгаа бол будаага авцгаа. Баяр таана. Лимбтэй залууд тадрахцгаа. Юу? Лимбтэй залуу гэнэ үү? Ядуусыг өмөрдөг хүн байдаг юм байна. Би чамд хэлсэн шүү дээ. Нэрээ тийм. Алуу, зогс. Дээрэмчэд амиа аварцгаагаарай. Юмнуудаа газар тавиад эндээс зайлцгаа. Өсгөн гэрэл цаад алга болж өглөө. Тэдний ганц чаддаг юм энэ. Үхтлээ айгаад юм хаяа зогтчихлаа. Толгойлогчоо. Тэдний хаяад явсан юмнуудыг яах вэ? Хаваач авцгаа. Мэдлээ. Энэ юу вэ? Чи хин гэж юу? Та нар ядарсан хүмүүсийг дээрэмддэг. Лимбтэй залуу та нарыг шийтгэх болно. Лимбчин залуу. Танилга. Одоо болтол дээрэм хийсээр л баг шүү. Чамд ямар хамаа байна? Дахиж нүдэнд үзэгдвэл өчиггүй цааш нь харуулна гэж чамд хэлж байсан баха. Хөнгөлтөө. Чи яаж яваад? Лимбчин залуу болчихдаг үлээ. Чи намайг алахыг оролдсон тэр өдөр би гэрээсээ явсан. Тэгсний ачаар би одоо хорвоо ямар бузар муухай болохыг мэддэг болсон. Намайг алчих. Ахыг үгүй болсноос хойш би үнсэн хайсан шалц шиг болж өрдөө ихшгэ энэ тэн дээрэм хийсээр яваа. Чи бол надаас огт өөр. Хэдийгээр язгуурт ноёны хүүхдэж гэлээс ноёны ахаатан дад үзэгдэж амиа алдчихсан. Тэгсэн ч гэсэн тэрнийг уучлж гэрээсээ яваад өөрийнхөө биш харин хүмүүсийн төлөө сайн үйлсхийн амьдарч байна. Гэтэл би ингэж явах гэж ингэж явснаас үхсэн дээр намайг хурдхан алаад өг. Гойч байна. Намайг алаад өг. Тэгдэ үхсэн. Хөнгөлтөө. Чи хараарай. Хэлдэ засарч шинээр амьдарч эхэлнэ. Бид нар ч гэсэн ноён хүнд бэлгээгүй. Энэ чинь юу вэ? Дээр танд загсан зүйл маань юу болж байна да? Тэр санаа зовлтгүй. Би хүнд хэлчихсэн байгаа. Жаахан хүлээж вэ. За юу? Гэл хаа танд.
Миний загсан зүйл яасан бол? Тэр болно. Би зарлиг буулгачихсан. Буцхад чинь хэдэн цэрэг дагуулж явууламж. Очоод хүснэ хийгээрэй. Мэдгүй. За мэдлээ. Яна, одоо яадаг вэ? Энэ юу хөгжим бэ? Яадаг хэрэггүй. Яах. Ингээд яах гэж чи чинь яахаар энд орж ирчгээд дондон гэж дуургаж явдаг хүүхэд вэ? Алив, над лэмбэ өгöd. Алив. Явж онт. Яв гэж байна шүү. Яваач. Аль вэ? Хурдан явж онт. Яах. Бүгдээрээ ингэж цуглаагүй. Их удсан байна шүү. За, хурд та нэг барьцгаач. Үгүй, та чинь юу ярьчихсан юм бэ те? Муусан ной төшөмдөө таандар 100 цэнгэл хөөж алба гомчураар ард түмнийг дарамталж амар заяа үзүүлэхгүй байна гэж сонсоод би тэсэлгүй хүрээд ирлээ. Яна, яадаг вэ? Амөршөө. Оршоогоч те. Амөршөө. Яна, амөршөө. Ястаны гэдэс гарч байна даа. Лимбний дуу гаргах юм бол нөгөө ноёд баячуудын үнхэлцэг нь хагарах шахдаг болсон гин. Харин тэр лимбчин хүүгийн бойнаар ядуу зүдүү бидний ёстой нар гарах шиг болж байна да. Тэр залуу чинь бүр харны ялхаараа шахуу амтэн гэвэзтэй. Тийм үү, ёстой мундаг юм аа. Чиний төлөө л энэ бүхнийг хийж яхад юунда зөрүүдлээ зүтгээд байгаа юм бэ? Тэр пак төшөмлийн хүүтэй суугаад юу нь болохгүй байна. Удам угсаа сайтай сайхан залуу. Алстаа баян хүний угсаа залгамжлах ганц хүүн байгаа. Тийм байхад яагаад сууж болдгоо юм бэ? Миний охин аавынхаа өгөнд ороод тэр хүнтэй суучгаа. Чамайг тэрнтэй суулгахаар би нэгэн шийдчихсэн. Хэрв чи дургүй байгаа бол миний охин биш болно гэж мэдэрэй. Яхаараа ингэж зөрүүдэлдэг байна. Хатагтай. Гадуур муу хүмүүсийг хашраадаг нэг сайхан сэтгэлтэй баатар ир гарч ирсэн гэж шогцгооч байна. Тэр баатар ир цэл залуухан бас их царайлаг гинлээ. Тэгэд гарч ирэх болгондоо заавал лимб үлээдэг гэсэн. Юу нэ? Лимб үлээдэг гэсэн үү? Үгүй. Энэ чинь. Үгүй. Багэж. Та юунд та ийм хийх хэрэггүй. Энэ таны хийх ажил биш шүү дээ. Ханастаа би сурчсан юм аа. Гой. Хүн байна уу? Бүгд хайчихдаг үнэ. Чи чинь яагаад хашгираад байна? Ээж. Ингэж болохгүй шүү дээ. Тэр яагаад ийм ажил хийж байгаа юм бэ? Эзэнтэй намайг дуудсан уу? Тийм ээ. Очоод энэ ажлыг оронд нь хий. Чамайг хурдан хийгч байна шүү. Байж. Чи хийж байсан ажлаа дуусгаад миний өрөөл очоорой. Ойлголоо. Тэр миний үгийг огт тоохгүй юм шүү дээ.
Чи яасан удадгийн бэ? Сав суулгаа угааж цагаан хэрэглээ хатаах хэрэгтэй байна. Үгснээ хийгээ залхуураад байгаа. Би чи ястаа нэг үеийн үртэй амт юм а. Уучлаарай. Тийм би. Муу ээжигээ бодохоор ээлэг өдрөгшгөл болох юм. Ноёнтой. Өөр бас нэг муу мэдээ байна. Ойр гадуур аимшигтай хэрэгүүд гарч байгаа гинэ. Шөнө олгон учир битүүлэх хүмүүс гарч ирээд айл амтныг тоном дээрэмдэж байна. Юу гэнэ? Ойхол бүсгүүчүүдийг хулгайж хүмүүсийг хайр найргүй алж талж байна гинэ. Ард олон лимбчин залуу юугаа харж байдаг байна гэж бөхөмд цааж байна. Учир битүүлэх хүмүүс юм уу? Тэгдэ. Надад итгэж хурж ирсэнд чинь баярлалаа. Эзэнтэй. Амьдралаа шинээр эхэлсэн хэгдэ намайг өөрийн шадар туслахаа болгож авна. ээж Тэд яач вэ? Харин бэ тэрэнд Тэд яаж авъя? Ой. Басара. дээрэмчид энд хүн алчиж, хулгайлчиж 사람 죽었다. Лэм зөвлөхөө. Сонсч байна эрхэмдээдсэ. Он зөвлөхөө. бэ энд байна. Та нар хаашаа харж байсан юм бэ? Яхаараа юм болдог байна? Хулгайч дээрэмчид бүр ордноор зугаалж явдаг боллоо. Өршөө эзэндээдсэ. Манай удмын удам дамжиж ирсэн ариун шүтэн болох алтан авдрыг хулгайд алдна гинэ. Миний төвчээр барагдаж дууслаа. Бүх хулгайч дээрэмчдийг барьж алтан авдрыг буцааж авчрахаас нааш миний нүдэнд үзэгдэж зүрхлэгч хэрэггүй гэж би тушааж байна. Мэдлээ эзэндээдсэ. Энэ бол харж зөвгөрүүдийн хийсэн ажил гэдэгт би итгэлтэй байна. Тэд улс орны бүхэлдэн төвөж байна. Тийм ээ, үнэн. Би тэдний хорон муу харгас үйлдэлүүдийн тухай сонссон. Хэрэг явдал муу байна. Авдрыг олохоос нааш эзэн хаан ордонд үзэгдэхийг ч хориг өссөн.
Аава. Би тэднийг заавал олно. Тан гаргалаа. Чи юу? Тийм ээ. Бас юу яасан харс өдрийн бүлэг. Тэд гэрт байсан бүх юмыг аваад явчихсан юу ч үлдээгүй. Юуна зарц бүсгүй хоёр халуун болчихж. Тэгэрт хаасайгүй хайсаг ямар их гай зовлон бэ. Дээрэмчд гэв. Тэгэхээр би охиноо хүртэл алдсан байх нэ. Тэд харамсах болноо гайгүй. За яасан. Тэдний хуаринг олгоо. Чадсангүй. Бид тэднийг мөрдсөн боловч сүүлчийн мөчөдтэй тал болчихсон. Яаж? Чи юу ярина вэ? Тэд яаж алгуулж чадах вэ? Бүгд нэгэн зэрэг үү? Энэ боломжтой гэж юу? Өөрөө ч мэдэхгүй байна. Гэхдээ би энийг нүдээр харсан. Тэгэхээр тэд Даосын урилгыг эзэмшсэн байх нэ? Юу? Даосын гэв. Яагаад би энэ тухай юу ч мэдээгүй лээ? Манай нутагт Даосын урилгын өөр мастерууд байдаг юм гэж юу? Ноён тоо ингэж орой болгон тойрч яваад нэмэр байна уу да. Тэд нар чинь хүний нүдэнд харагддаггүй гэсэн биз дээ. Эзэнтэй. Өчигдөр шөнө тэр дээрэмчид бас гарч ирсэн байна лээ. Тэднийг бас л барьж чадаагүй байсан. Тэд яа харахгүй энэ хаваарл байгаа. Бид тэр дээрэмчдийг барихаас нааш гэртээ харин гэж санахын ч хэрэггүй шүү, ойлгов уу? За ойлголоо. Дээрэмчид! Бараа. Харав уу? Нөгөө дүлч мөн бололтой. Ноён тоо би нэмэлт хүч дуудаад ирье. Байц. Хэрэггүй. Тэд цөөхүүлээ байна. Бид өөрсдөө дөнгөн. Үгүй тэд хаашаа орчих вэ? Миний ханаас. Урагшаа. Зогтож байна. Араас нь хөөгөрөө. Мэн та зүгээр үү? Аха. Энэ чинь гэлдэнүүд. Бас хэрэггүй. Аха, та бас тэднийг мушгиж үсэн юм уу? Эзэн хаан тэднийг барих тушаал буулгасан. Тэр өдөр дээрэмчдийг барихгүй бол манай удам судар сүрэх болно. Лимжиан созөвлөгч мөн адил. Ийм байдалд орчиход байгаа. Тэд хааны ордноос үе удам дамжсан алсын авдрын хулгайлсан. Хааны ордонд халдсан гэв. Лимжиан созөвлөхийн гэрэгч бас юу ч хүү тонсон гэсэн. Тэгээд ч зогсохгүй. Хамгийн аимшигтай нь тэрний охиныг аваад явчихсан гэсэн. Тэд гадныхан гэдэг нь нэгэнд тодорхой болсон болохоор бид дээр дор гэж ялгалгүй хүчээ нэгтгэн тэднийг бут цахих хэрэгтэй. Тийм ээ гэлдэн. Би ч гэсэн чадах бүхнээр туслах болно. Бүх хүмүүсээ тараан байрлуулж дээрэмчдийн оргон жугаа үүр ичээг олж тогтоох хэрэгтэй. Мэдлээ. Хёгдэ. Чи боссон тариачлыг цуглуулж байнгын бэлэн байдалд оруул. За хэлье.
Ийм газар биднийг манаанд тавина гэж байдаг. Тушаалыг биелүүлэх хэрэгтэй. Нүксөв болгоныг ажиглаж байх тушаалыг толгойлогч өгсөн. Энэ ээлжүүл газар хэнийг байв гэж. Нөгөөдөл чинь мөн байна. За. Алив түргэл. Байц. Харав. Тэдний зүгтсэн зам энэ байна. Бид нэр энэ хүртэл шалгасан. Харин эндээс эхлээд тэд морин тэргээр цаашаа явсан байна. Яг үнэн биз? Тийм ээ. Гарцаа байна. Бид тэр хавьд ажиглалт хийхээр 2 хүн тавьсан боловч одоо болтол эргэж ирээгүй байна. Одоо болтол уу? Тийм би. Энд хэн ч алга байна. Аха. Тэнд нэг байшин байна. Тийм үү? Эмээ. Эдчихмэрийн байхгүй биз? Сайн сууцгааж байсан уу? Манайд ч зочид ирээгүй удажтэй. Одоохон ширээ засъя. Арх авчирээ. Ганц 2 хундаг татах ч муугүй шүү. Тийм ээ, тийм. Эмээ. Та энд амьдраад удаж байна уу? Үгүй ээ, хүмүн нэг их удаагүй. За, тийм байж. Харин өчигдөр шөнө ямар ч сэжигтэй молж хараагүй биз? Үгүй ээ, юу ч хараагүй. Яасан? Ямар нэгэн болоо юу? Эмээ. Тэр танамаар уу? Биш ээ, биш. Манай морь биш. Тэр морь хизэнээс тэнд уяатай байгаа юм. Сайн хэлж мэдэхгүй л байна да хүмүн. Аль дээрээс л уяатай байгаа. Тийм байж. Та нар хамгийн сүүлд морин тэрэг харсан гэлөө. Тийм ээ. Морин тэрэг. Бас 2 хүн сурггүй алга болчихсон байдаг. Эмээ. Та мөнгө авда. Та нар чи ийм хурдан явах гэж байгаа мó? Бидэнд нэг яаралтай ажил гараа та. Энэ нинж аваа би андараагүй. Биднийг мөрдөөд олчихоо шив. Охраад гэдэргээ. Эзэнт нь турд очиж хэд. Сурдё. Би тэднийг саатуулж бай. Чи ганцаараа яаж хурлаа? Гэлдонд очиж хэд болгоомжтой. Бүгдийг нь устгасан. Үгүй. 2 хүн алга байна. Тийм байх ёсгүй. Би харсан. Тэднийг аад. Мэдлээ. За, эдцгээ. Нэг барьчихъя. Аль вэ?
За, нэг барьчих. Бид ч тэднийг сайн болгож тавьсан да. Тийм ээ. Одоо ч бөөн буужигнаа болж байгаа да. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Биднийг энд олж ирэх гэж тийм биз дээ. Хой, чи. Яаж хавэ? Оо. Тэд бидний хаан ч өрөхгүй юм билээ. За тэр ч яхав. Нэг барьцгаачихъя. За, тэгье. Одоо эднийг харда мөн ч сайхан амьтад байна шүү. Тэсэн гэхэд арай чи эднийг нэг хандлаа тэрч таалах юмсан. Чам тэргүй нэгийг өгөн шүү дээ. Толгойлогч хөлөг онгоцон дээр гарсныхаа дараа бидний хандлал наргиулна гэсэн. Толгойлогч. Тэгэхээр өчигдөр манай байгаа газрыг олоод мэдчихсэн гэсэн үү? Тийм үү? Тийм ээ толгойлогч. Тийм бэ. Хэн тэнд хариуцж ахаллаа? Би толгойлогч. Гэхдээ нэг ч хүн амьд үлдээгөөгүй шүү дээ. Чи өөрөө харсан юм уу? Намайг хуурна гэж байхгүй шүү. Чи манай хуулийг мартсан болол та. Алдаа гаргасан хэн ч болов тамд очин шийдгүүлэх ёстой. Энэний ачаар л бид өдий удаан тогтносон. Чи энийг амь насаараа төлөх ёстой. Маргааш өглөө усан онгоц ирнэ. Тэр болтол бүгд сонор сэрэмжтэй бай. Юу гэнэ? Бүгд алагдсан гэж юу? Дээрэмчтийн бүгж байгаа газрыг илэрүүлсэн боловч бид энэний төлөө дэндүү их хүн төллөө. Би ч гэсэн миний явда. Дээрэмчтийн бүгсэн газрыг олсон гэв үү? Бидний хүн хүч цөөдөхгүй байгаа. Тэднийг бүсэлж гисэн байгаа юм чинь шууд дайрцгаая. Болохгүй. Амгэлтооны хийснээр хэрэгтэй. Тэрний зөв. Энэ далайн эрэгт тэдний нуугдаж чадах ганцхан газар байгаа. Толгойлогч, бидний бүх юм бэлэн. Ийм их хэд баялагтай Япон руугаа буцахтаж ич хямалгаа. Хөлөг онгоцсон дээр бид шавьяага хамтал найргах болно. Толгойлогч. Ачааг бүгдийг ачлаа. Тэгвэл одоо хүүхнүүдийг ачицгаа. Хурдан гарцгаа. Хатагтай. Төргөл. За ингээд тоослоо. Лимб тэр хүрээ тэрч. Ноёнт нөө? Тийм бичин залуу гэж чи юу? Харч өтгөрүүд. Ингэж нэг уулздаг юм байж. Дайраад. Баярлалаа эзэлцгээ. Ноён тоо бидний халахлаарай. Жад.
Таачва. Хаачв. Доошаар. Бүгдээрээ хараарай. Чимээгүй. Алив түргэлээрээ түргэл. Ноёнто. Боломжтой. Ноёнто. Гэлдэ. Маш сайн байна. Энэ чинь төлөө чамайг яаж чагнахав? Эд баялаг тайч хэрэгэм аль нь ч болно. Юу хүсэж байгаагаа хэлээ. Танд баярлалаа, эрхэмдээдсэ. Энэ бол ганц миний байгуулсан гавьяа биш ээ. Тариачид ард олон бүгдээрээ цусаа уралсан байж байгуулсан гавьяа. Хаантан таны ачаар төр төвшин байж төмөн олон амар жимээр аж төрөн суувал миний хүсэл биелэх нь тэр. Тун сайхан сэтгэлтэй залуу юм. Энэ чинээ юу болж байна? Ард олон амар жимээр амьдарч байгаа гэж хэн надад байнга илтгэдэг вүлээ? Гэтэл энэ хүүгийн хэлсэн эсэргээрээ байна. Миний төм буруу эрхэмдээдсэн. Айлтхахыг зөвшөөрнө. Өчүүхэн миний би дүүгийнхээ өмнөөс танаас хүсэхнийг гуйлт байна. Лимжансо зөвлөхий охин миний дүү хоёр бие биедээ сэтгэлтэй юм. Тэдний гэрлэхийг зөвшөөрч зарлиг болгож өгнө. Тийм үү? Хадгалзах зүйл алга. Лим зөвлөхөө
Сонсч байна хаан. Энэ чинь харин ч сайн хэрэг биш үү? Танаа хоёр гэр бүл эвлэрч наримдах сайхан завшаан гарч байна. Эрхэм дээдсэ. Хөнгөлдөөн бол хомпансан төшөмлийн шивгчнээс зурсан харц гаралтай хүүхэд. Хэрв тэрнийг миний охинтой суухыг зөвшөөрөх юм бол ард олны санаа бодол төөрөлдөж цаашид язгууртан харц гэж ядгарах аргагүй бол байх гэж санаа их зовж байна л да. Энэ үнэн үү? Тийм ээ, үнэн. Эрхэм дээдсэ. Та юу ч хүссэн зөвшөөрнө гэсэн биз дээ. Та зөвшөөрч хайрл. Юу хүсснийг? Харамсалтай нь энэ хүслийг яагаад ч зөвшөөрч чадахгүй юм бэ? Гэлдөө. Язгуурт нь ноёд гаарч газар авсан нийгэмд хонгилдон их орон ард түмнийхэн төлөө эрэлхийг зориг гарган гавья байгуулсан ч тэдэнд дарлал, мөлжлөг, доромжлол, дорд үзэгдлээс өөр юу ч оногдсонгүй. Тэд аргун эрхэнд өсч төрсөн элгэн нутгаан орхиж, дээр доор баян чинэлэг, ядуу зүдүү гэсэн ялгаагүй. Бүгд эрэгтэйгч, эв найрамдалтай амьдардаг. Өлсөж сангах зовлонгүй тийм газрыг хайн тэнгис талай гаттан алсын замд гардаа. Тэдний энэ хүсэлд биелэх улс орон хаа нэгтээ хүлээж байгаа биз. UBS телевизийн кино албанд хөрвүүлв.